Ойрхон орнод болон Хойд Америкийн бүс нутагт 612 сая хүн амын дунд ердөө 6614 7 дахь өдрийн адвентист итгэгчид байдаг гэдгийг та мэдэх үү? Сүмийн гишүүн бүр өдөр бүр нэг хүнд хүрсэн ч сайн мэдээг хүмүүрт хуваалцахад 254 жил шаардагдана. Хэрэгцээ асар их байгаа ч өнөөдөр найдварын сувг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүрч чадаагүй хүмүүст хүрч байна. Этиопт 14 настай охин дайны улмаас гэр бүлээсээ тусгаарлагдсан байв. Ганцаараа ирээдүйдээ итгэлгүй байсан тэрээр найдварын сувгаас тайтгарлыг олжээ. Айдас түүний дотор ноёлоход тэрээр Бурхны оршихуйг сануулсан нэвтрүүлгийг үзсэн юм. Дайн түүнийг гэр бүлээс нь холдуулсан ч Христийн хайраас юу ч түүнийг салгаж чадахгүй байв. Найдварын сувг бол 7 дахь өдрийн адвентист сүмийн дэлхийн хэвлэл мэдээллийн үйлчлэл бөгөөд 100 гаруй хил дээр дамжуулдаг юм. Хойд Америкаас зүүн өмнөд Аз хүртэл буюу тэр бум хүн сайн мэдээнд хүрэх боломжгүй, эсвэл бараг хүртээмжгүй. Ойрхон орнод Этиоп, Энэтхэг зэрэг бүс нутгуудыг хамарсан найдварын сувг нь Есүсийг биечлэн сайн мэдээ түгээх боломжгүй газарт хуваалцаж байгаа юм. Телевиз, дижитал платформ, онлайн библи судлах хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүс Христэд байдаг найдварыг олж авч байгаа. Илчлэл 14:6-ад мөнхийн сайн мэдээ бүх үндэстэн овог аймаг хил хүмүүст хүрэх болно гэж бидэнд хэлдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан найдварын сувг үүнийг бодит болгож байгаа юм. Таны тогтмол өргөдөг, амлалтын өргөл, хамтарсан өргөлийн төлөвлөгөөний санал болж тараагдсанаар найдварын сувг гэх мэт номлол чиглэсэн үйлчлэлийг тууштай дэмждэг. Хэрэв та илүү ихийг өргөх хүсэлтэй байгаа бол Hope TV.org гівэн хаягаар найдварын сувгт тусгаалan нэмэлт бэлэг өгч болно. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өгөхдөө өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.